Өмнөд Солонгос нь буу зэвсгийн хувьд дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг билээ. Иргэдэг хувийн буу зэмшгийг хатуу хориглодог бөгөөд ангийн буу хүртэл цагдаагийн хилтэст хадгалдаг. Орчин үеийн Солонгост буутай холбоотой хүчирхийлэл бараг мэдрэгддэггүй. Гэвч 1982 онд энэ улс нэгэн аимшигтай олныг хамарсан буудлагын хэрэгтэй тулгарсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгч нь нэг өдрийн дотор хамгийн олон хүний хөнөөсөн хэрэгээр Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн. 56 хүн амирагдж 34 хүн шаргадсан. Энэ бүхний ганц хүн ердөө 8 цагийн дотор үйлджээ. Тухайн үед энэ эмгэнэлт явдал дэлхийд даяар урд өмнө тохиолдоогүй аимшигт явдал байлаа. Ингээд өнөөдөр бид Өмнөд Солонгосын түүхэнд гарсан хамгийн аимшигтай олон нийтийн аллаган хэргийг өгүүлэх болно. 1982 оны 4-р сарын 26-ны орой Өмнөд Кёнсан мужийн Үрийн дүүргийн Кёнгюмён тосгон. Энэ хаврын орой бусад өдрөөс огт ялгаагүй жирийн нэгэн орой байлаа. Тариаланчид талбайгаасаа ирж гэр бүлтэйгээ оройн хоолоо идэж байв. Зарим хүмүүс хөршийнхөө гэрт оршуулгын ёслолд цугларсан байв. Өөр нэг газар хөршийн холбооны уулзалт болж байсан. Өдөр өнгөрч оройн 21 цаг 30 минутын орчим болж байлаа. Энэ тосгоны нийгэм байшинд 20-од насны хэдэн залуус цугларчээ. Тэдний нэг нь ариун цэврийн өрөөнөөс босож ирэхдээ цочирдсан царайтай байв. Тэр гаднаас буун дуу сонссон гэж хэлв. Эхэндээ хинч түнд итгэсэнгүй. Ийм тосгонд буун дуу гарах ямар шалтгаан байх вэ? Ойролцоо цэргийн бааз байхгүй, ан агнуурын уйлралч лав биш. Гэвч тэд чагнан сонсох үед холоос бүдэг хүчтэй буун дуу сонсогдож байлаа. Залуус гадагш гүйж юу болж байгааг харахаар гарав. Удалгүй тэдний өмнө харин нэг хүн гарч ир. Тэр хүн цэргийн бололтой хувцастай тэдэн лөө тайван гихч нь алхаж ирж байсан. Залуус ямар нэгэн аимшигтай зүйл болсныг ойлгов. Тэд бут руу үсрэн орж нуугдцгаав. Уг залуус эхэндээ уг этгээдийг хойд Солонгосын тагнуул гэж боджээ. Тэд чимээгүй амьсгалж 30-аас 40 минут нуугдав. Тосхон чимээгүй болоход нэг нь гэрлүүгээ ярангүйжээ. Гэвч замдан нэг хөршимэгтэй түүнийг зогсов. Түүний царай цайж сонхисон байлаа. Тэрээр хэлэхдээ танай хаалганы өмнө нэг хүн хэвтэж байна гэж хэлжээ. Тэр үүнийг сонсмогц шууд гэрлүүгээ гүйв. Хашаанд очиод харсан зүйл нь түүнийг бүрэн цочролд оруулсан. Түүний ээж бодуулж газар дээрээ нас барсан байлаа. Мөн 24 настай эгчин ч мөн алагдсан байв. Тэр бараг ухаалдах шахсан. Аав нь гэртээ байгаагүй тул амьд үлдсэн байлаа. Баг дүү нь өөр өрөөнд унтаж байсан тул амьд гарсан. Гэвч ээж болоод эгчигээ өгсөн байхыгаараа тэр маш гүн цочролд орсон. Гэвч өөрийнхөө хүчийг шавхан тэр цагтаад тусламж дуудъя гэж оролдов. Гэвч утасны шугам бүрэн тасарсан байлаа. Тэр мотоциклаасаа хамгийн ойрын газар болох шуудангийн газар руу давхив. Тэр тэнд төрийн ажилчид байж тусламж авч чадна гэж найджээ. Гэвч тэнд очиод тэр огт өөр зүйлтэй тулгарсан. Шуудангийн газрын бүх ажилчид буудуулчихсан байлаа. Өнөөдрийн дугаарын гэмт хэрэгтэн бол Үу Пумкон 27 настай. Тухайн тосгонд ажиллаж байсан цагдаагийн офицер байв. Харин түүний анхны аллах хийсэн газар бол тосгоны цагдаагийн хэсгийн яг урд байлаа. Эхний хохирогч нь цэргийн сургуульд дуусгаад гэртээ харж явсан 20 гаруй насны залуу байсан юм. Тэр залуу өөрийгөө гараараа хамгаалах гэж оролдсон ч газар дээрээ нас барсан. Дараа нь гэмт итгээд Вүү шуудангийн газар руу очиж 2 телефон операторыг буудсан. Мөн шөнийн ээжинд ажиллаж байсан нэг шуудан хүргэгчийг буудчихэ. Тэд бүгд газар дээрээ нас барсан байдаг. Гэмт итгээд эндээсээ Апкүнни гэдэг тосгон руу явжээ. Тэнд хөршийн холбооны сар бүрийн уулзалт болж байсан бөгөөд хүмүүс жирийн асуудлаа ярилцаж байсан. Гэмт итгээд Вүү орж ирэн бүх хүмүүс рүү гал нэв, хүмүүс цогтаагч сөхөөгүй байлаа. Гэхдээ хамгийн аимшигтай нь энэ байв. Энэ бол зүгээр нэг эмх замбраагүй буудлага биш байсан. Түүний буудсан сумбар маш нарийн онилсон зориуд чиглэсэн байлаа. Энэ нь жиний хүний хийж чадах зүйл биш байсан нь тогтоогдсон. Алуурчин Вүү Апкүнни тосгонд болсон аллагын дараа цааш хөдөллөө. Түүний дараагийн очисан газар нь өнгөө ярээ тосгон байв. Энэ нь арай том тосгон бөгөөд жижиг захтай байсан. Хүмүүс ирж явж худалдаа хийж байдаг газар. Гэвч хинч юу болох гэж байгааг мэдээгүй. Тэр захын талбайн голд гарч ирээд дахин буудаж эхлэв.
хүмүүс газар дээрээ унаж эхэлжээ. Зуугтахыг оролцсон хүмүүсийн араас тэр онилж буудсаар байв. Тэр бүх тоцгоноор ямар ч саадгүй явж байлаа. Түүнийг зогсоох хинч байгаагүй, цагдаач байхгүй, хариу арга хэмжээч ирээгүй. Ингэж зэвсэгтэй ганцхан хүн бүх тоцгоныг айдаст автуулжээ. Тэр дараа нь зам дагуух жижиг дэлгүүрт орсон. Дэлгүүрийн эзэн болон түүний гэр бүлийнхэн дотор байсан. Тэр ороод л шууд л буудав. 2 хүн газар дээр нас барж 3 хүн шархацсан. Ингээ тэр цаашаа гараад явлаа. Дараа нь тэр оршуулгын ёслолд очсон байдаг. Нэгэн гэр бүл нас барсан хүнийхээ төлөө гашуудж байв. Тэнд хөршүүд цуглаж хүндэтгэл үзүүлж байсан. Харин энэ үед алуурчин фүү гарч ирэв. Тэр бүр эхлээд талигаачд хүндэтгэл үзүүлсэн. Дараа нь гинэтхэн сумаараа галлаж эхлэв. Тэр мөчөд өрөө бүхэлдээ эмх замбраагүй байдалд орсон. Хүмүүс гүйж, орилж, нуугдж эхлэв. Тэр оршуулгын ёслолд 12 хүнийг шархтуулсан байдаг. Алуурчин фүү үүгээр зогссонгүй. Тэр фүн чонны гэж нэрлэгдэх өөр нэгэн тосгон руу явжээ. Тэр гудамжаар явж нэг нэгээр нь айлууд руу хүчээр орж эхлэв. Хүмүүс унтаж байсан орондоо эсвэл хоолны ширээнийхээ ард эсвэл телевизээр үзэж байхдаа түүнд буудулсан. Тэр хэнийг ч өршөөгөөгүй. Энэхүү аимшигт бодит байдал хөдөө тосгоны жижиг хэсэгт өрнөж байлаа. Нэг хүн 4 тосгоноор дамжин явж ардаа үхэл дагуулсаар байв. Хүмүүс ч хаасайгүй буудуулж өршөөлгүйгээр хөнөөгдөж байв. Хүмүүс түүнийг хэн бэ гэж асууж эхэлсэн. Тэр хойд солонгосын тагнуул байсан уу? Эсвэл зүгээр л галзуурсан гадны хүн үү? Хүмүүс тайлбар олох гэж оролдож эхлэв. Гэж тэр хүний жинхэнэ хэн болох нь эдгээрийн аль нь ч биш байлаа. Тэр бол тухайн тосгонд ажиллаж байсан идэвхтэй албан хаагч, цагдаагийн офицер 27 настай Үу Пүм Кон. Тэр жирийн нэг хөдөө тосгоны цагдаа биш байлаа. Цэргийн алба хаахаас өмнө тэр Тэнгисийн явган цэргийн ангид алба хааж байсан. Тэр шилдэг мэрэгэн буудагчдын нэг гэж үнэлэгддэг байв. Мөн тэр 2 хар бүстэй тулааны урлагийн бэлтгэлтэй нэгэн. Физик чадварын хувьд тэр маш өндөр түвшний хүн байлаа. Цэргийн байгууллага түүнийг хөгжүүлэх ёстой хүн гэж үздэг байж. 1980 он тэр цэргийн албанд татагдан орсон. Тухайн үед Өмнөд Солонгосын засгийн газар цэргийн туршлагатай хүмүүсийг цагдаад өргөнөөр элсүүлдэг байж. Хэрв чи тулааны урлаг, мэрэгэн буудлага, эсвэл жолооны ур чадвартай бол цагдаа болох боломжтой. Үу Пүм Кон яг ийм шаардлагад бүрэн нийцсэн хүн байж. Тэр цагдаад орсноос 1 жил хүрэхгүй хугацаанд онцгой үүрэгт сонгогдсон. Тэр ерөнхийлөгчийн хамгаалтын алба болох хөх ордны 101-р ангид шилжин орсон. Энэ нэг чинь хөх ордон доторх хамгаалтыг хариуцдаг тусгай цагдаагийн анги байсан. Харин тухайн үеийн ерөнхийлөгч нь Чон Дуухан байсан бөгөөд тэр эрх мэдлийг цэргийн эргэлтээр авсан хүн байсан. Харин Үу Пүм Кон түүний хамгаалтын багт багтсан нь маш өндөр нэр хүндийн хэрэг байж. Энэ нь түүний хувьд асар их бахархал байлаа. Гэсэн ч түүний байдал удалгүй өөрчлөгдөж эхлэв. Тэр арх их хэрэгэлдэг уур уцаартай хүн байсан гэж тэмдэглэгдсэн. Тэр хөх ордноос Үйжин бүгийн цагдаагийн хэлцэл рүү шилжүүлэгдэжээ. Энэ нь маш том доройтол гэж тооцогдсон. Дараа нь тэр дахин асуудалд орж бүр илүү аслагдсан Кёнгюмын тосгон руу шилжүүлэгдэжээ. Энэ бол бараг хамгийн аслагдсан томилолт байсан байна. Хөх ордны хамгаалалт хийж байсан хүн хөдөө тосгонд ганцаараа ажиллах болсон нь түүний хувьд асар том доромжлол мэт санагдсан. Тосгонд ирснээс хойш тэр байнга согтуудаа би энд тохирохгүй гэж хэлдэг болсон байдаг. Бас би энд хамаарахгүй хүн бүгдийг нь ална гэж хэлдэг болжээ. Гэвч хүмүүс үнийг зүгээрээ согтуу хүн яриа гэж үздэг байв. Хинч үнийг бодит болно гэж төсөөлөв. Хэрэг гардаг өдөр буюу 1982 оны 4-р сарын 26-нд тэр өдрийн хоолоо гэртээ хамт амьдардаг найз үсгүүтэйгээ идэжээ. Дараа нь тэр хамтдаа унтцгаасан. Харин унтж байхад нь дээр нь нэг ялаа суусан байна. Найз үсгүй нь тэр ялааг үргээхийн тулд түүний цээжин дээр зөөлхөн цогч. Энэ маш өчүүхэн зүйл түүнийг уурлалав. Тэр сэрээд яагаад намайг унтж байхад цохиж байгаа юм бэ гэж уурлан асуув. Жижиг маргаан үлсв. Тэр ууртаагаар гэрээсээ гарчээ. Удалгүй тэр босож ирэхдээ арх уусан байдаг. Улмаар найз охинтой агсан тавьж түүний хаврнаас цус гартал нь зодов. Дараа нь тэр дахин гарч явсан. Ингээд Кёнгюмын цагдаагийн хэсэг лүүгээ очижээ. Гэж тэнд хинж байсангүй бүх цагдаа нар халуун аршаанд хамтдаа явсан байж. Цагдаагийн хэлцдээрээ ганцаараа ирсэн тэр агуулгын түлхүүрийг ашиглан зэвсгийн агуулга руу оржээ.
Агуулхаас 2 ширхэг M2 карабин винтов болоод 180 сум мөн 7 гарнат авч гарчээ. Ингээд тэр орой шууд аллаг эхэлсэн. Гэхдээ анхны буундуу гарснаас хойш тосхны гадуур энэ тухай мэдээлэл 20-30 минутын дараа хурж эхэлсэн. Орой 10 цаг үед Үрийн цагдаагийн хэлтэст анхны дуудлага очсон байдаг. Ердийн нөхцөл тэд 1 цагийн дотор тосхонд хүрэх боломжтой байсан. Харин гэвч тэд шууд хөдөлж чадсангүй. Тэд зэвсгээ гаргаж авахын тулд агуулгын түлхүүр хэрэгтэй байсан бөгөөд түлхүүрийг барьж байсан ажилтан тухайн үед гадуур архи уухаар явсан байж түүнийг олох гэж 40 минут зарцуулсан байдаг. Зэвсгийн агуулгыг нээж байж л ажиллагаагаа эхлэх боломжтой байсан. Арай хийж цагдаа нар бэлэн байдалд очин тосхонд хүрэхэд шөнийн 12 цаг 10 минут болж байв. Анхны мэдээлэл ирснээс хойш 2 цаг гаруй өнгөрчээ. Гэвч тэд шууд довтлохын оронд хүлээх шийдвэр гаргав. Тэр үед Ву Пумкон аль хэдийн 4 тосгоноор дамжин явсан байлаа. Ингэж явхдаа тэр Хаав гэдэг залуутай тааралцсан, харин өнөөх нь өдөөсөн юу болоод байна? Би буундуу сонслоо гэж түүнээс асуув. Тосхон бүгэлдээ буундуунаас суулж айд сандарч байлаа. Харин гимд итгээд өнөөх тааралцсан Хаав гэдэг залуудаа энэ бол тагнуулын ажиллагаа. Онцгой байдал зарласан чи гэрлүүгөө яв. Би чамайг хамгаална гэж хэлв. Хамгийн аимшигтай нь тэр өөрөө л хүмүүсийг буудаж байсан гэмт хэрэгтэн. Харин Хаав гэдэг залуу түүнд итгэсэн. Мэдээж цагдаагийн офицер хувцастай хүнд хэн итгэхгүй байх уу? Харин алуурчин замдаа таарсан хэд хэдэн хүнийг цуглуулж өнөөх Хаавын гэрлүү дагуулan явжээ. Тэр аюулгүй байхын тулд хамтдаа бай гэж хэлсэн боловч үнэн хэрэгтээ тэднийг барьцаалж байсан. Ингээд тэр 10 гаруй хүнийг нэг байшинд цуглуулсан байлаа. Өөрийн 5 цаг гэхэд цагдаа нар түүнийг Хаавын гэрт байгааг баталгаажуулсан. 5 цаг 35 минутанд чанга аригчаар анхны анхааруулга өгж эхлэв. Ву Пумкон чип бүслэгдсэн байна. Дотор байсан хүмүүс энийг сонсоод ам аврагдсан гэж бодов. Нэг хүн хаалга руу дөхөж очин хаалгыг онголох гэж оролдожээ. Тэд аврагдах гэж байна гэж итгэсэн, гэвч тэр нь буруу байлаа. Цагдаа нар байшинг нэгэнт бүслэх үед гимтэтгээд гартаа байсан гранатаа шууд тисэлжээ. Дэлбэрэлт болсон 3 хүн газар дээрээ нас бар. Харин үүний дотор гимт хэрэгтэн өөрөө нас барсан байсан. Ингэснээр тэр шөнийн аимшиг дууссан ердөө 8 цагийн дотор 56 хүн алагдсан. Мөн өөр 34 хүн шархагдсан байдаг. Гэвч тухайн үеийн засгийн газар маш хурдан арга хэмжээ авч энэ мэдээг нуухыг оролдсон байдаг. Засгийн газар олон нийтийн санаа бодлоос имэж байв. Тухайн үед Чүнд ухааны засаг захиргаа 1980 онд Гуанжуугийн ардчлалын хөдөлгөөнийг хүчээр дараад байсан. Тэр үйл явдлын улмаас бараг 200 хүн амьд өгсөн гэж албан ёсоор мэдээлэгдсэн байдаг. Яг ийм нөхцөлд цагдаагийн офицер оролцсон олныг хамарсан аллаг гарсан нь улс төрийн маш том асуудал болох байлаа. Дотоод хэргийн сайд огцорсон, хэвлэл мэдээллийг хязгаарласан. Энэ хэргийн дүүлэн шүүгэн 7 хоногийн дотор бараг бүрэн алга болсон. Хохирогчдын оршуулга нөхөн төлбөрийг 2 хоногийн дотор шийдсэн. Гэвч ерөнхийлөгчөөс ямар ч уучлал хүссэн, эмгэлэл хүссэн мэдүүлэг гараагүй. Ингэж л энэ хэрэг олон 10 жилийн турш бараг мартагдсан хэвээр байсан юм. Зөвхөн 2024 онд албан ёсоор тусгалын хөшөөл босгосон байдаг. Харин зарим амьд үлдсэн хүмүүс өнөөдрийг хүртэл үр дагавартай амьдарч байна. Зарим нь байнгын өвчин намдаах эм уудаг. Хоолойгоороо сум нэвт гаргуулсан тул ярих чадвараа алдсан хүн ч байдаг, мөн хөдөлж чадахгүй олон хүн одоо ч байдаг. Бүр нэгэн гэр бүлд 94 настай ээж нь 64 настай шархатсан хүүгээ өнөөдрийг хүртэл асарсан хэвээр байдаг. Энэ шөнийн эмгэнэлт явдал тэдний хувьд хизээж дууссан.